За сайн байцгаана эрхэм мөндөд сонсогчдоо, эрхэм мөндөд үзэгчдээ. Empasoft podcast-ийн машин 7 хоногийн дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаарыг бид сонирхолтой зочныг урьж оролцуулж байгаа. За та бүхэндээ манай Agile Master Class сургалтын маань багш Мөнх Цэцгийг танилцуулж байгаа таатай байна. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За мэдээ би бол 2010 онд шүтээсийн харьяа компьютерийн техник менежментийн сургуулийг мэдээллийн систем менежмент мэргэжлэр төгссөн. Тэгээд төгснөөсөө хойш одоо нийтдээ 12 жил энэ IT-ийн салбартаа төсөл хариуцаа, төслийн багт ороод төслийн нэвтрүүлэлт хийгээд ингээд ерөнхийдөө ажилласан юм туршлагатай. За баярлалаа. Зарим одоо үзэгчд маань гайхчихж магадгүй сүүлийн үед Empasoft Academy төсөл гэж маш их ярьдаг болсон. Уг нь бол төслийн менежментийн өөрийн гэсэн одоо байгууллагатай, түүнийг заадаг сувагтай байдаг боловч яагаад бид энэ төсөл гэдгийг ингээ онцолж яриад байна вэ гэхээр альва нэг бизнес, ялангуяа мэдээлэл технологитой холбоотой, IT-тэй холбоотой бизнест төсөл хийгээд төслийг удирдах явдаг менежерийн үүрэг бол маш их болсон. За алив одоо мэргэжлийн хүмүүс нийлээд тодорхой бүтээгдэхүүн хөгжүүлээд эсвэл тодорхой төслийг санаачлаад эсвэл тодорхой стартапыг эхлүүлээд явхад энд төслийн менежментийн өөрийн гэсэн ур чадвар, за аргачлал, за үүнийг мэдээлэл технологитой, IT-тэй холбуулж байгаа, хослуулж байгаа тэр ур чадвар зайлшгүй хэрэгтэй болсон гэж ойлгоод байгаа зүг тийм. За үүнтэй холбоотойгоор бид өнгөрсөн жилээс эхлээд IT төслийн менежер гэдэг ангийг нээсэн богино хугацаагийн сургалтайгаа. За мөн үүнтэй холбоотой бизнесийн шинжилгээний ангийг бас нээсэн. За энэ бол бусад төслийн менежмент хийгээд бизнес шинжилгээгээс юу байгаа ялгаатай гэхээр хэрв та мэдээллийн технологи IT-ийн ямар нэг төсөл рүү орсон бол заавал сурах ёстой аргачлал ур чадвар гэж байгаа гэдэг үднээс энэ хичээлүүдийг санаачилж хийгээд байгаа юм. За мөцөд багшийн маань онцолж заах хичээл бол Agile аргачлал. За Agile аргачлал бол сүүлийн үед Монголд за зөвхөн IT гэлтгүй олон салбарт үр дүнгээ өгж байгаа нэг төслийн аргачлал байгаа тийм. Энэ аргачлал маань бусдаас юугаар ялгаатай? Энэ аргачлалд суралцснаар хувьхан өөрөө хаана хүрэх талаар багш маань бидэнд тайлбарлаж өгч. Тий, яг Agile гээд ер нь бол энэ бас дэлхийн нийтэд шинэ ойлголт. Уламжлалт төслийнхаа менежменттэй харьцуулах юм бол яг 2000-ад оны ихээр л энэ Agile гэдэг ойлголтыг бий болгоод хүмүүс ингээд практик дээр нэвтрүүлээд онл манлыг ингээд докторжуулаад явж ирсэн байгаа байхгүй. За тэгмүүд Монголд бол ингээд IT-ийн салбарт хөвчлэн энэ Agile-ийн ойлголтуудыг бол практикуудыг нэлээд их эртнээс үл хэрэгжилж байсан туршлагатай. Тэгээ одоо бол ингээд зөвхөн IT гэлтгүй бусад бүх салбарын одоо салбарт бол энэ Agile-ийн үр ашиг бол хэрэгтэй юм байна. Agile-ийг бид нар тодорхой хэмжээнд өөрсдийнхөө үйл ажиллагаанд одоо суулгах хэрэгтэй юм байна гэдгийг мэдрээд одоо Монгол улс даяараа тий Agile сэтгэлгээтэй болцгоо гэдэг иймэрхүү юмнууд бол бас айгүй явж байгаа. Тэгэхээр миний хувьд бас их баяртай байна. Тэгээд яг одоо ингээд бас Empasoft Academy сургалтуудыг харах юм бол яг IT-ийн чиглэлийн тий үнэхээр тулгамдаад идэг тэр нөгөө хүний нөөцийн асуудал дээр айгүй тийм ач холбогдол өгөөд яг мэрэгжлийн domain knowledge олгох хэмжээнд энэ мэрэгжлийн сургалтуудыг санаачлаад хийж байгаа нь бол айгүй тийм бахархууштай тэгж байлаа. За яг Agile төслийн ойлголт ямар үндсэн төслийн менежментээс ер нь юугаараа ялгаатай юм бэ? Тэг яагаад бид нар энийг ингээд илүү төлөв ойлгох хэрэгтэй юм бэ гэхээр хуучин одоо уламжлалт төслийн аргачлал бол төслийн нөгөө одоо scope буюу тэр төслийн хийх ажил нь бол тогтмол тийм. За энэ төслийг ингээл ихэлсэн л бол энэ төслийн хүрээнд ямар нэгэн өөрчлөлтийг бол бид нар хийхгүй. Цаар хүрээний хувьд өөрчлөлт оруулахгүй. Хөдлөхгүй тийм fixed scopeтэй гэж ярьдаг. Тэрэн дээрээ үндэслээд бид нар нэг хугацаа болон зардлаа тооцож ингэж гаргаж төслийн менежер тэр юм төслийн гурвалжин дотор ингээд ажилладаг байхгүй. Уламжлалт арга дээр. Гэтэл Agile аргачлалын гол одоо өөр байгаа тэр гол арга нь болохоор скоп нь бол өөрчлөгдөж болно. Хүрээний скоп бол өөрчлөгдөж болно. Яагаад гэхээр одоо энэ цаг үеэд агаад орчин нөхцөл бол маш хурдтай өөрчлөгдөж байна. Тэгээ энэ өөрчлөлт нь бизнесийн байгууллагууд
айгүй хурдан ингээд дасан зохицож өөрийнхөө үйл ажиллагаанд ингээд нутагшуулах хэрэгтэй. Тэгээд энэ нь дэмжлэг үзүүлэх нь өөрөө agile аргачлал. Төслийг ямар үе санаачилж хийдэг вэ гэхээр нэг цэгээс тодорхой одоо өөр нэг цэгт одоо хүрэхийн тулд тий одоо байгаа нөхцөл байдлаа сайжруулж илүү improvement авчрахын тулд төслийг санаачилж хийдэг. Гэтэл тэр нөгөө хүрхгээд байгаа цэгтээ бид нэр waterfall аргачлалаар явах юм бол маш удаан очдог. Тэгээд ингээд олон үе шатыг давж очдог. Очсон цэг нь нөгөө бид эдийн хүсэжсэн яг нөгөө үн цэнийг авчрах уугүй юу гэдэг чинь өөрөө эргэлзээтэй. Тэгээ маш их өөрчлөлт ордог. Ийм одоо waterfall аргачлалын сул тал гэх юм уу та. Харин agile аргачлалыг одоо нутагшуулснаар гэх юм бол тэр хүрхгээд байгаа цэгтээ ингээ бага багаар очих боломжийг одоо нээж өгдөг. Тэгээд бизнесийн байгууллагууд тэр нөгөө хүрхгээд байгаа хүлээж авах гээд байгаа үн цэнээ богино хугацаанд ингээд хүлээж аваад миний одоо бидний хүсэжсэн үн цэн мөн үү? Бидний value мөн үү? Биднэрт энэ одоо замаар явхад цаашаа улам одоо нөгөө зорилгот маань хүргэж чадах нь үгүй юу гэдэг тэр анализ хийх боломжийг олгоод эргээд нөгөө фидбек өгөөд дараагийнхаа үйл явцаа сайжруулах тий. Үнэхээр одоо боломжгүй бол өөрчлөлтийг оруулаад хийх. Тэгээ нөгөө хүссэн үр дүндээ богино хугацаанд олон ингээд давтамжтайгаар хүрэх боломжийг agile аргачлал илүү олгоод байна. Энэ маань одоо ялангуяа мэдээлэл IT-ийн төслүүд дээр яагаад хэрэгтэй гэхээр технологи өөрөө маш хурдтай өөрчлөгдөж байгаа тийм хүний нөөц өөрөө салгаатай гэж болно. За үнийн өсөлт ч гэдэг юм уу тийм маш олон хүчин зүйлүүдэд хазаахгүйгээр түүнтэй тасан зохицож үр дүндээ хүрнэ гэж ойлгож болох юм тийм. Тийм. Ер нь одоо яг нэг онлын үүднээс тайлбарлах юм бол waterfall аргачлал болохоор илүү нөгөө нэг аж үйлдвэрийн хувьсгалын үед бий болж исэн. Яг нөгөө үйлдвэрийн ажил буюу илүү одоо хийх ажил нь тодорхой тийм тогтсон стандарттай, гарах үр дүн тодорхой, одоо чанар гэхээсээ илүү тоо хэмжээг илүү чухалчилдаг ч юм уу тийм ийм нөгөө нүдэнд харагдах үйл ажлыг явуулахын тулд waterfall аргачлал илүү тохирдог. Industrial work гэж ярьж байгаа. Гэтэл нөгөө технологи хөгжөөд зах зээл ингээ хурдтай өөрчлөлтөд ирэнгүүт бизнесийн байгууллагууд хүний нөгөө нэг сэтгэн бодох, оюун ухаан, ур чадвар дээр суурилсан одоо ажлууд илүү төлхөө ингээ хийж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж шүү дээ. Тэр нь ялангуяа нөгөө IT-ийн төсөл дээр илүү харагддаг. IT-ийн төслүүд бол нүдэнд харагдахгүй, яг үйлдвэрийн процесстэй харьцуулах юм бол нүдэнд харагдахгүй, хүмүүс ингэж гарт баригдахгүй, хүмүүс тал талаасаа санаа бодлоо уралдуулж иж тэндээс нэг шийдэл гаргаад тэрийгэ болгож гэнэ үү болохгүй юм уу гэж туршиж үзээд ингээд нөгөө сайжруулаа явж идэг ийм одоо knowledge work гэж ярьж байгаа мэдлэгийн ажил те мэдлэг чадварт суурилсан ийм ажлыг хийхийн тулд нөгөө уламжлалт арга барил чинь тохирхоо болоод эхэлсэн байхгүй. Тэгэнгүүт тохирхоо болоод ингээд мэдлэгийн ажил одоо үйлдвэрийн ажил хоёр чинь өөр юм байна. Нэг нь нүдэнд харагдаг, нэг нь нүдэнд харагдахгүй юм байна. Нүдэнд харагдахгүй ажлыг нүдэнд харагддаг ажлын арга барилаар ингээ явуулахаар ерөөс бүтлгүүтэд эхэлсэн байна. Тэгэнгүүт бид нар ингээ арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм байна, хандлагаа өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг ингээ нөгөө хүмүүс ойлгоод ухамсарлаад тэгээд нөгөө энэ agile үүсэх нөхцөл нь яг тэндээс гарч ирсэн байх нь тийм. Төслийн менежмент орж явах үед одоо IT төслийн менежментийн хичээл дээр манай болор багш хэд удаа одоо ингэж хэлж байгааг би сонсч байсан. Аливаа төсөл маш чадварлаг хөгжүүлэгчд байгаад ард нь ажиллаж байгаа систем нь сайн байгаад за захиалагч талаас орж ирж байгаа мөнгө нь хангалттай байгаад явцдаг юм бас биш ээ. Үүнийг одоо яг координат буюу тэ чиглүүлж авч явдаг маш чадварлаг менежерүүдийн ачаар явд юм аа. Ягаад тэгэхээр захиалагч юу хүсээд байна тэ хөгжүүлэгчдийн ур чадвар хаана очиж зогсож байна. За эсвэл одоо байгаа санхүү мөнгө нь хүлцэх юм уу гэдгийг дунд нь дээрээс нь харж явдаг хүнийг менежер гэж хэлнэ. За хэрв одоо үнэхээр том төсөл санаачлаад явж байгаа бол тэнд ажиллаж байгаа менежерийн ур чадраас шалтгаалаад магадгүй тэр хүртэж байгаа бенефит те за мөнгө санхүүгаар ярьдаг бол цалин өндөр хэмжээнд байх боломжтой байт юм аа. Тэгэхээр өөртөө менежерүүд маань өөртөө үн цэн нэмээч. Сонирхолтой аргачлалуудыг сураад түүнийгээ төслүүд дээр туршиж үзээд магадгүй тэр зөв аргачлалыг сонгоснороо хөгжүүлэлтийн багийнхны бодож ирснээс хамаагүй хурдан хугацаанд үр дүндээ хүрэх. Эсвэл бодтой тий гоё сайхан үр дүнд хүрэх боломжууд байдаг шүү гэдгийг энийг ойлголдог хүмүүс нь төслийн менежерүүд байд юм аа гэж ярьжсэн. Тэгээд тухайн үед би сургалтанд сууж байсан хүмүүстэй хацтай хүмүүс энийг бас ингэ чиглэлээд хэлээд өгдөг хүмүүстэй очирч байгаа гэдэг нь бас
их л одоо зөв газараа ирээ зөв юмдаа сурж байгаа юм байна гэдэг мэдрэмж төрж исэн хөндлөнгөөс харж байхад мөнгөцөг багшийн хувьд бидэнд туршлагаасаа за одоо мэдээж энэ төрлийн чиглэлийн сургалтыг заах гэж байгаа багш нарт бидний хамгийн өндөр тавьдаг шалгуур бол олгоноос та өөрийгөө баталж чадсан уу гэдэг зүйлийг асуудаг. Тэгэхээр мөнгөцөг багш маань энэ сургалтыг сонирхож байгаа хүмүүс өөрийнхөө одоо ур чадрын талаар танилцуулаач. За тийм. Яг тэр нөгөө болор агшийн хэлсэнтэй би бас санал нэгдэж байна. Яагаад гэхээр нөгөө хүмүүс нийтлэгээрээ төслийн менежер хүнийг одоо нэг л асуудал яриа явчихдаг ч юм уу те нэг ингээд нэг хүнээс очиод нэг хүн дээр нь очиод үг зөгдөг юм ажилтай гэдэг иймэрхүү одоо буруу ташаа ойлголттой байж байгаа. Гэтэл яг үнэндээ төслийн менежер хүн тэр төсөлд ямар үүрэг гүйцэтгэж байгаа гэхээр тэр төслийн багийг нөгөө хүрх гээд байгаа зорилго руу чиглүүлж өгч байгаа байхгүй. Shared vision гэж ярьж байгаа. Тэр shared vision-ыг илүү тод өнгөлж өгдөг хүн нь төслийн менежер хүн. Тэгээд тэр нөгөө хүмүүс чинь ингээд хоорондоо ойлголцохгүй одоо бизнесийн хүлээлт болон нөгөө гүйцэтгэж байгаа хүмүүсийн ойлголт ингээд маш хол зөрүүтэй гэж байдаг. Энэ зөрөөг арилгадаг хүн бас өөрөө төслийн менежер одоо ур чадвараас аюул хамаардаг байхгүй. Тэгэхээр энэ зөрүү хол байх юм бол тэр хичнээн туршлагатай мундаг программист тэр программыг амар сайн хийсэн ч гэсэн нөгөө бизнесийн байгууллагын хүлээлтэнд хүрэхгүй те. Тэгэхээр хүсэжсэн үр дүнг авчрахгүй бол тэр ингээд хэрэггүй л болчих жоох. Тэгэхээр энэ хоёр зөрүүг ойртуулж энэ хамтын ажиллагааг хангах хүн бол ерөөсөө л төслийн менежер. Тэгээд төслийн менежер энэ дунд ингээд маш их ур чадвар, тийм мэдрэмж тэр бүх зүйлээ ингээд дайчилж гаргаж байгаа байхгүй юу? Тэгээд ямар одоо мэдлэг ур чадвар гэдэг тэр бүгдийг л гаргадیں۔ PMI институт гэж байдаг тийм олон улсын Америк төвтэй project management институт гэдэг. Тэгээ энэ институтээс нөгөө ирэх одоо гаргадаг энэ agile ойлголтыг, agile-ийн төслийн менежментийн ойлголтыг батламжуулсан олон улсын сертификат гэдэг. PMI ACP гэдэг Agile Certified Practitioner гэдэг. Тэгэхээр энэ сертификатыг одоо би өөрөө хуваараа ингээд бэлдээд тэгээ бас тийм чамгүй шалгууртай. Тэгээ төслийн менежментийн одоо нэлээд их суурь ойлголтыг бол шаарддаг тий. Олон жилийн туршлагатай байхыг шаарддаг. Тэгээд agile ойлголт, agile практикийг өөрөө нөгөө хэрэгжүүлж үзсэн, төсөлд оролцсон юм байхыг ерөнхийдөө энэ сертификатын шаардлагуудтай байж байгаа. Тэгээд ингээд онлайн төвшнийг нь аваад өөрийнхөө мэдлэг ур чадрыг бол олон улсын төвшөнд батламжилсан. Тэгээд энэ сертификатыг бол Монгол улсын хэмжээнд миний мэдхээр 10 хүн авсан маа мөлий. Тэгээд яг agile сертификат гэдэг бол нэлээд тийм одоо яг энэ PMI ACP сертификат бол дэлхийд одоо яг agile-ийнхаа төвшнөр бол амар нэгт эрхэлэгдэж байгаа юм сертификат аа. Тэгээд яг энэ нөгөө сертификатыг эзэмшснээр тухайн хүний нөгөө өөрийгөө үнэлэмж те зах зээлд үнэлэгдэх үнэлэмж бол ингээд тодорхой хэмжээнд бүр нэлээд арх завчрна. Тэгээ нэлээд шинэлэг ойлголт учраас яг agile-ийг илүү төлөвлөгөө одоо IT-ийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг суралцаасай, сонирхоосай ингээд agile-ийг сурснараа та зах зээлтэйгээ ингээд орчин үетэйгээ хөл нийлүүлж халах нь төдий чинээгээрээ өөрийнхөө нөгөө нэг үн цэнээ улам одоо нэлбэгдүүлнэ тий. Тэгээ Microsoft Active маань нэг онцлог бид нар болж игэл салбартаа одоо тухайн одоо өөрийнхөө талбартаа хамгийн мундгуудыг л цуглуулахыг, хамгийн мундгуудын мэдлэгийг түгээх хичээдэг. Тэгээд манай багт хамтарч ажиллах гээд өөрийнхөө мэдлэгийг түгээх гээд одоо тун утгагүй хичээл эхлэх гэж байгаа мөнгөцөг агштай. Баярлалаа. Тэгээд цагийг хүндэтгээд өөрийнхөө цагийг зарцуулаад амралтын өдөр ирсэнд баярлалаа. За мөнгөцөг багшийн маань хичээл бол 24 цаг үргэлжлэх хичээл. За одоо бас харьцангуй хүмүүс онлайнаар танихмаар хослолон суралцах боломжтой болсон. Тэгээд бид сургалтыг маань сонирхож ирж байгаа хүмүүсээс санал асуулга аваад тэг онлайнаар зарим хэсгийг явна, танихмаар зарим хэсгээ явна. За дээр нь энэ сургалтанд суугаад бид юу болж авах вэ гэж хүмүүс маш их асуудаг. Тэг мэдээж мэдлэг болж байгаа нь хоёрдугаарт Microsoft Active маань 16 жилийн турш мэдээлэл технологийн чиглэлийн сургалтыг явуулсан. Учраас Microsoft Active маань Agile Master Class-ыг дүүргэсэн сертификат аавна. За мөн багштайгаа багш шавын барилдлага бариад за шалгалтанд бэлдээд багшийнхаа менторын доор магадгүй ганцаарчилсан ментор коучинг хэсгүүд багштайгаа цаг тохирч аваад багшийнхаа араас одоо ACP авах боломж нэгдэх болно гэдгийг бас та бүхэнд хэлмээр байна.
Яг одоо энэ нөгөө PMI институтээс олгодог энэ олон улсын сертификатууд бол тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай байх ёстой. Дээрээс нь тодорхой хэмжээний стандарт сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн байх ёстой гэж заадаг. Тэгэхээр би өөрөө нөгөө нэг хэдийгээр ингээд олон жилийн туршлагатай гэдэг хүнд ярихаар боловч нөгөө онлайн суурьтай энэ цогц мэдээлэл сүүлийн хэдэн жил авлаа гэж штэ тий. Тэгэхээр энэ хугацаа хүртэл би маш их хугацааг алдсан байхгүй юу? Яг үнийг хэлэхэд тий. Надаа ингээд төслийн менежмент гэж юм байдий шүү. Agile төслийн менежмент гэж юм байдий шүү гэдгийг ингээд цогцтой одоо зэгцтэй тий. Цогцоор нь ингээд монгол хэл дээрээ их хэл дээр ч юм уу тий. Ойлгуулад өгчих одоо багш ч юм уу тий. Орчин нөхцөл ер нь бол жоохон хомс байсан. Тэгээд ингээд өөрөө энэ бүгдийг ингээд сураад мэдсэний дараа хөөе ийм л зүйл хийсэн юм биш үү те. Ингээд хүмүүст ойлгуулад өгчвөл энийг чинь тэгж хүмүүс хашраа те ойлгохгүй ядаад тойроод ингээд цухтаад яваад байх асуудал биш юм биш үү те. Ингээд энэнийг ингээд ойлгочих юм бол миний нөгөө нэг толгой гашлаад байсан шийдэж чадахгүйсэн асуудлууд чинь айгүй амархан ингээд онлайн суурьтай шийдэгдчих болох юм биш үү гэдэг ийм юмнуудыг ингээд би өөртөө мэдэрсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг энэ бүх зүйлийг ингээд тэгээ мэдэрсэн хүнээ те цовлон чартлын туулсан хүнээс ингээд сонсох юм бол магадгүй тань дээр одоо ингээд шийдэж чадахгүй толгойч өвдөд байгаа төслийн бага яаж явуулахаа мэдэхгүй те энэ нэг төслийн ард яаж гараа даа гэдэг ингээд шаналцсан яваа хин нэгэнд те гэрэл хасаах тэр нэг жижигхэн арга техник те энэ дүнд ингээд байгаа хүн сонирхоод үзээрэй тий. За ингээд мөгцөг багшийн манажаал мастер класс сургалтын маань бүртгэл аль биесээр эхэлж байна. Тэгээд та бүхэн сургалттай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Microsoft Academy пэйж хуудасаар зочлоод, вебсайтаар нь зочлоод мэдээлэл авч олон мөн 95 1167 30 дугаарын утсанд холбогдоод манай сургалтын менежероос дэлгэрэнгүй мэдээлэл болон үнийн саналыг авах боломжтой шүү. Тэгээд та бүхэнтэйгээ сургалтаараа иргэн уулзцгаая.